Йоганн Себастьян Бах бол 18-р зууны Немцийн агуй хөгжмийн зохиолч билээ. Бах нас нөхцснөөс хойш 200 гаруй жил өнгөрсөн ч түүний хөгжмийг сонирхох хүмүүсийн тоо улам ихээр хүрээгээд хэлсээр байна. Хөгжмийн зохиолч амьд сөрөөн үедээ алдар нэрт хүрч байгаагүй ч өнөө үед түүнийг мэдэхгүй эсвэл бол бүтээлийн сонсож байгаагүй хүн ховор билээ. Ордны хөгжимчин, сүмийн оргоо хөгжимчин болон найралтууны удирдаачийн албыг амьдралын эрхэнд хашиж байхдаа ч тэр эрх мэдлтнүүдэд үргэлж дургуйцлан илэрхийлдэг байв. Бахын ардч гүн гүнзгий агуулгатай амьд бүтээл дээдсийн хүрээнийхэнд хизээш таалагдж байгаагийн зэрэгцээ сүм хийдийн зүгээс түүний хөгжмийг хэтэрхий бодит, хүнлэг, сэтгэл хөдлөсөн хэмээн үздэг байлаа. Учир нь тэр үед хүний бодол санааг бодит амьдралаас холдуулахад сүмийн хөгжим чиглэгдэж байсан юм. Нас нөхцснөөс нь хойш бараг 100 жилийн дараа л Бахын хөгжим олон нийтийн анхаарлыг татгалж 1829 онд Немцийн хөгжмийн зохиолч Мендельсоны удирдлагаар Бахын сут бүтээлүүдийн нэг Матбийн шаналл нийтэд тоглогдсон Германд анх удаа Бахын зохиол бүрэн бүтэн төврээрээ хэвлэгдэжээ. Түүний нэрийг гол хорих биш харин Тэнгис далай гэвэл зохино. Хэмээн алдар төгшмийн зохиолч Людвиг ван Бетховен нэгэнтээ зүйрлэн хэлсэн удаатай. Бахын амьдралыг өнгөц харахад хүний анхаарал татах зүйл бага байдаг. Эх орноо орхин Германы нутагт эсгэрт очсноос гадна нэг ч удаа өөр оронд хөл тавьж үзээгүй тэрээр бусдаасаа үүгээрээ ялгаатай юм а. Гэвч хөдөлмөрч зан чанар нь бусдыг гайхшруулдаг байж. Үүнд юуны өмнө эгэл жирийн хөдөлмөрч гэр бүлийн уламжлал нөлөөсөн нь мэдээж. Түүний өвөг дээдэс эрт үеэс л хөгжмийн авьяасаараа алдартай байлаа. Бахын элен цэцэг нь талхчин байсан хэдий ч цитр хөгжмөөр тоглодог байжээ. Бахын төрөл төрөстөөс флейт, труба, орган, хэл хөгжимчин хүртэл төрж байсан гэдэг. Сүүлдээ хөгжимчин болгоныг Бах хэмээн нэрлэх нь холгүй болж Бах нэртэй болгон хөгжимчин байдаг гэсэн явган яриа Герман оронд тархсан. Бах 1685 онд Эйзенах хэмээх Немецийн нэгэн бяцхан хотод төржээ. Хотын хөгжимчин эцгээрээ хийл хөгжмөр тоглох урах хааныг анх заалгасан аж. Гайхалтай сайхан хоолойтой бяцхан хүү тэрээр сургуулийнхаа найрал дуунд дуулдаг болов. Хүү ирээдүйд хөгжимчин болно гэдэгт хэн ч хэргэлздэггүй байлаа. 9 настайдаа тэр эцэг ихгүй бүтэн өнчөрөхөд хотод сүмийн орган хөгжимчний албыг хашдаг томаах Йоганн Христоп нь асран халамжлах болж түүнийг гимназид оруулснаар хөгжмөө үргэлжлүүлж сурсан байна. Гэвч ах нь хөгжимчний хувьд нарийн мэдрэмжгүй явцсан хүн байжээ. Оросын нэрт хөгжим шүүмжлэгч зохиолч Одеевский энэ хүн нэг л сүмд 40 жил орган хөгжимчнөр ажиллахдаа бүтэн сайн болгонд тоглодог хоорол перлюдигээ 40 жилийн турш нэг л янзаар тоглодог байж. Харин томоохон баяр ёслолын үеэр зарим нэг хэсэгт нь хаяа ганц нэг фарчлаг тэрэл ороолон тоглоход нутгийнх нь хоорондоо хөөх өнөөдөр манай баг халуухан байна гэцгээдэг байсан хэмээн нэгэн өгүүлэгтээ Бахын ах Христопийн талаар тодорхойлон бичсэн байдаг. Хичээлэнч мөн иймэрхүү янзаар нэгэн хэвийн уйтгартай өнгөрнө. Хөгжмийн авьяастай сониуч хүүд энэ нь дэндүү сонирхолгүй байсан тул 10-аатхан настай хүү өөрөө бие данс суралцахаар эрмэлзэх болов. Ахийнхан цоочтой номын санд алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг бичсэн нотын дэвтэр байгааг мэдсэн хүү шүн нууцаар авч сарны гэрэлд хуулж эхлэв. 6 сарын туршид ууггүй үргэлжилсэн энэ нөрөх хөтөлбөр нь ирээдүйн хөгжмийн зохиолчийн харааг муудахад нөлөөлсөн юм. Нэгэн шүн ноото хичээнгүйлэн хуулж суусан хүүг ах нь мэдэж хуулсан бүх нотыг нь хураан авснаар ууггүй зүтгэл нь хорвын дотор өгөө болж бяцхан хүүд ямар их харамсалтай байсныг үгээр хэлхийн аргагүй.
Бах 15 наснда Биедан амьдрахаар шийдэн Леонбургийг зорив. Улмаар 1703 онд гимназиуд төгсөн их сургууль сурах эрх олж авчээ. Гэвч ядуу тарчиг амьдардаг Бах амиа зогоохын тулд ямар нэгэн юм хийх ёстой байсан тул их сургууль сурч чадаагүй маа. Амьдралынхаа туршид Бах нэг босуудаа ажлын байраа солон хотоос хот дамжин сууршиж байв. Энэ бүхэн нь ажлын шаардлага хангахгүй нөхцөл байдал, бусдын хараа хяналтанд ор доромжлол амсаж байсан нэгэн ижил учир шалтгаанаас болдог ажээ. Хөгжмийн зохиолч маань амьдралын ямар ч таагүй орчинд байлаа гэсэн шинийг эрэлхийлэн төгс төгөлдрөд хүрэх гэсэн чин ирэмэлцлээ хизээч орхиж байгаагүй маа. Зөвхөн Немецийн хөгжмийн зохиолчдын хөгжмийн уур ухаанаас суралцаа зогсохгүй, Итали, Франц хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс цуцалдаггүй байнга суралцдаг байв. Алдартай хөгжимчдийн тоглох арга барилаас суралцахын тулд концертыг нь алгасалгүй үздэг байжээ. Нэгэн удаа замын зардалгүй байсан тэрээр нэрт оргон хөгжимчний тоглолтыг сонсохын тулд өөр хот руу явган явж байсан удаатай. Гадны хөгжмийг бишрэн хүндэтгдэг дээдсийн хүрээнийхний эсрэг Бах Немец ардын дуу бүжгийн урлагт онцгой хүндэтгэлтэй хандан судалж зохиол бүтээлдээ ашигладаг байлаа. Бусад улс орны хөгжмийн зохиолчдын хөгжмөдөө маш сайн танилцсан хэдийж тэднийг сохроор даган дуурайсангүй. Харин хөгжмийн зохиолчдын гүн гүнзгий өргөн хүрээтэй мэдлэг нь өөрийн ур чадвараа өнгөлөн зүлгэж улмаар төгөлдржүүлэхэд тус болж байв. Амьд сэрүүн цагтаа хөгжмийн зохиолчийн хувьд алдар нэр хүртэж чадаагүйч оргоо хөгжмөдөр явуут зохион тоглох ур чадвараараа хэнийгч дагуулдаггүйг өрсөлдөгчд нь хүлээн зөвшөөрдөг байснаас бүрэн илэрхий. Нэгэн удаа тэр үедээ нилээд алдаршсан Францын оргон клавесин хөгжимчин Луи Маршантай хал зөрсөлдөх тэмцээнд оролцохоор Бах Дрезденд хүрэлцэн ирэв. Уламжлал ясаар тэмцээний өмнө хөгжимчид хоорондоо танилцах болж хоёулаа клавесин хөгжмөдөр үзүүлэх тоглолт хийжээ. Бахын тоглолт маргахын аргагүй илүү чадварлаг байсан тул өрсөлдөгч нь хүлээн зөвшөөрч маргаашийн тэмцээний хүлээлгүй тэр шөндөө буцсан гэдэг яриа байдаг. Өөр нэг удаа Кассел хотод Бах оргон хөгжмийн педал дээр нь гоцлол тоглон сонсогчдыг алмааруулан гайхшруулсан гэдэг. Эдгээр бүх амжилтууд Бахын толгойг эргүүлсэнгүй. Тэрээр үргэлж даруй төлөв. Хөдөлмөрч хүн хэвээр ивэлцсэн юм. Ийм төгс төгөлдрөд яаж хүрв гэсэн асуултанд би маш их чармаан хичээлсэн. Хэн их чармаан төдий чинээ амжилтанд хүрнэ гэж хөгжмийн зохиолч хариулсан гэдэг. Бах 1708 оноос Веймарт сууршин ордны хөгжимчин хотынхоо сүмийн оргон хөгжимчний албыг хаших болов. Веймарын үед хөгжмийн зохиолч органд зориулсан өөрийн хамгийн шилдэг бүтээлүүдэд төрөвсний дотор Toccata, Ре минорын Fuga, мөн алдарт До минорын Паскал, ордог. Эдгээр бүтээлүүд нь гүн гүнзгий, утга төгөлдөр агуулсан дуурсал, цар хүрээгээрээ агуул сүрлэг бөгөөд зохиомжийн урт шийдлэрээ төгс болж чадсан юм а. Улмаар 1717 онд Бах гэр бүлэрээ Кётонд шилжин сууршив. Хөгжмийн зохиолч даралтад хөгжим болон найрал хөгжмийн бүтээлүүдээ энэ үед голлон бичих болсон нь түүний урагдан ажиллах болсон Кётоны гүнгийн ордонд оргоо хөгжим байгаагүйтэй холбоотой. Харин багахан хэмжээний найрал хөгжмийг удирдах, гүнгийн дуулах үед нь дагаж хөгжимдөх мөн клавесин хөгжмдөр тоглож түүний хөгжөөн баясгах үүрэг хөгжмийн зохиолчид оногдож байв. Ямар ч хүндрэлгүй үүргэн гүйцэтгэх хэн зэрэгцээ Бах чөлөөт цагаа уран бүтээлтэд зориулгаа мартсангүй. Даралтад хөгжимд зориулсан энэ үеийн бүтээлүүд нь органд зориулсан бүтээлийн дараа орох түүний уран бүтээлийн 2 дахь оргил бүтээлүүд юм а. Кётонд бичсэн 2 ба 3 хоолойн инвенцүүдээ хөгжмийн зохиолч Том хүү Вильгельм Фридмантэй хичээлэхэд зориулсан бүтээсэн гэдэг. Франц, Англи сетүүдээ ч Бах хүүхдүүдийнхээ сургалтанд зориулсан бүтээжээ. Кётонд байхдаа Бах төгс чигдэлсэн даруулт хөгжим нэртэй бүтээлийнхээ 24 Prelude Fuga-г дуусгасан. Энэ үед мөн алдарт хормоо дуран сэтгэмж Fuga
ре минорыг бүтээлж бичжээ. Өнөө үед Бахын инвенц сьютүүд нь хөгжмийн баг сургуулийн хөтөлбөрт заавал тоглох урын санд зүй ёсоор орсон байдаг бол төгс чигдэлсэн даруул хөгжмийн прелюди бууг нь хөгжмийн тусгай дунд болон дээд сургуулийн хөтөлбөрт зайлшгүй тоглох зохиолын тоонд ордог байна. Тиймээс бид Бахын даралтад хөгжмөнд зориулсан инвент зэрэг харьцангуй хөнгөн аязуудаас эхлээд хамгийн хүнд хормоо дуран сэтгэмж пууга зохиолуудыг радио болон концертын тайзнаа дэлхийн хамгийн шилдэг төгөлдөр уурчдын тоглосноор өнөө хүртэл сонссоор байгаа билээ. Бах 1723 онд Кёотенээс Лейпциг хот руу шилжиж амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл тэндээ амьдарч байсан юм. Энд Геген Пома хутагтын сүмийн дэргэдэх найралтууны сургуульд найралтууны удирдаачийн албыг хаших болов. Түүний удирдсан найралтууны сургууль бүхэл хүчин чадлаараа гол сүмүүдэд үйлчлэх ёстой болохоор сүмийн хөгжмийн чанар урын цаг хариуцах үүргийг Бах хүлээв. Ингэхдээ маш их дарамт тавчлагандар ажиллаж байв. Багшлах, сургууль хүмүүжүүлэх болон хөгжмийн зохиолчийн үүрэг хариуцлагаас гадна тэрээр хотын даргын зөвшөөрлгүйгээр хотоос гадагш гарахгүй байх тушаалтай. Түүний бүтээн төрийн хууль ажиллагаач хязгаарлагддаг байжээ. Гисэн хэдий ч Бах хизээч өөрийн уран сайхны үзэл баримтлалаасаа хазааш байсангүй. Лейпцигийн үед түүний дуулаач дан хөгжмийн хамгийн шилдэг бүтээлүүд төрсөн. Тухайлбал нийт 250 гаруй магтуу бичснээс ихэнх магтуу кантат болон Ианны шаналл. Матбен шаналл. Месса си минор нь энэд төрж гарсан билээ. Страсти эсвэл пассион гэдэг нь латин хэлээр шаналл гэсэн утгатай үг бөгөөд Есүс Христээр зовлон шаналл өхлийн тугай өгүүлсэн хүүрнэл зохиол юм а. Бахын зохиол нь сүмийн мөрөглийн явцуу хүрээнээс салан концертын шинжтэй сүрлэг болсноороо онцлог. Сүмийн удирдлагын зүгээс Бахын хөгжмөд таагүй хандах болж хөгжим нь хэтэрхий хурц, өнгөлөг, сэтгэлийн хөдлөл ихтэй амьд байна гэж үзэж байлаа. Амьдралаас тусгаарлах гэсэн сүмийн чанд хатуу зарчимтай Бахын хөгжим үнэндээ зөрчилдөж байсан гэсэн үг. Дуулаач дан хөгжмийн томоохон бүтээлүүдийн зэрэгцээ Бах энэ үед даралтад хөгжмөд зориулсан хөгжмөө үргэлжлүүлэн бичсээр шинэ 24 прелюди буугаагаас бүрдсэн төгс чигдэлсэн даруулт хөгжим 2 дахь төврөө дуусгав. Бах энэ ажилласаа гадна хотынхоо хөгжмийн хамтлагуудын тоглолтод идэвхтэй оролцдог байж. Сургуулийн найрал хөгжим нь 4 төрөв ба 4 хилээс бүрдсэн ядмагхан бүрэлдэхүүнтэй явц муутай байжээ. Явц муутай байхын үр дүнг сургагч багш Бахад хариуцдаг байж. Харин аз жаргалтай байх цорын ганц орчин нь түүний гэр бүл байжээ. Өсвөр насны хүүхдүүд нь бүгд хөгжмийн авьяастай. Хожим нь тэд нэртэй хөгжимчүүд болцгоосон юм. Хөгжмийн зохиолчийн 2 дахь эхнэр Анна Магдалена Бахч хөгжмийн хосгүй авьяастай. Тиймээс тэдний гэрт байнга л хөгжим хангинан эгшгэлдэг байсан гэдэг. Амьдралын сүүлийн жилүүдэд хөгжмийн зохиолчийн нүдний хараа эрс муудаж улмаар хүндрэн хагалгаанд оров. Амжилтгүй болсон хагалгааны дараа Бах бүрэн сохорсон хэдий ч хүнээр бичүүлэг хөгжим зохиохоо үргэлжлүүлсээр байлаа. Бахын үхэл хэндэж анзаарагдахгүйгээр өнгөрсөн юм. Удалгүй түүний тухай мартагдсан байдаг. Эхнэр Анна Магдалена Бахч 10 жилийн дараа ядуусын асрамжийн газарт амьсгаа хураасан бол отгон охин Ренан ядуугийн тул төрсөн үед нь нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен тусалж байжээ. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай нэ цоо та. Баярлалаа.